Ер нь парламент бол маргалддаг, мэтгэлцдэг, зөвлөлддөг, зөвшөлддөг газар л да. Тэгж яагаад үнэн зөвийг олохын төлөө шийдэл гаргадаг газар. Тэгэхээр нэгдүгээр энэ хөгжлийн банкны асуудлыг энэ бас манай засгийн газар зөөнхийн бүлэгтэйгээ зөвшөлдсөөд тэр хян шалгалтын болон бус асуудлуудаар өгөх ёстой материал авах ёстой юм байдığım бол авч өгөөд энэ хөгжлийн банкны асуудлыг нийтлэг эрх ашигын төлөө шийдэхгүй бол энэ улс орны энэ өр санхүүгийн байдалтай холбоотой асуудал болсон байгаа юм билээ. Энийг манай зөөнхийн бүлэг ч гэсэн бас нэг хүндэтгэлтэй хандаад аль алиндаа л хүндэтгэлтэй хандмаар байгаа. Хэлэхгүй үгийг аль аль талаасаа энэ дотор бас үнний төлөө бодит баримт буралдуулж ярьж байвал сайн байгаа юм. Тэгээ энийг бас зөөнхийн бүлэгний анхаарад энэ засгийн газар дээр мөнх хатарга ярилцаад зөвлөлдөөд зөвшөлдөж байгаа тэр нэг хөгжлийн банкны асуудлаа нэг мөр болгочмоор байна. Одоо он дуусахад цөөхөн хоног үлдлээ. Оны дотор банк санхүү төсвийн баланс гаргадаг оны эцсийн байдлаар тэгээ энэ балансаа яаж гаргаж яаж харагдуулж дэлхийн нийт харагдуулах вэ гэдэг манай энэ их хурлын засгийн газрын хамтын үүрэг хариуцлага байна. Энээс чинь болоод хөрөнгө мөнгө татагдах, их усүр татагдах эрсдлүүд гарвал дараа нь хариуцлага болж бие биен рүүгээ бахан чулуу шийдэх хэрэг гарна шүү. Хоёрдугаард нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар манай хэсэг гишүүд өргөдлийн байнгын хороонд сонсгол зохион байгуулъя. Асуудал шийдэл нь юу байх юм бэ? Гэр оролт эрчим хүчний үнийг шөнийн цагаар тэглэх, эрчим хүчний өөр их усүрүүдийг ирж хаах бий болгох, нийслэлийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, нийслэлийн татвар хураамжийн асуудлыг шийдвэрлэх гээд олон л хувилбарууд тэгээ энэ агаарын урсгалын чиглэл энэ төргээд олон л ийм шийдлүүдийг санал болгож байгаа юм байна. Тэгээ тэр цэвэр агаар санал хичнээн тэр бүм төгрөг юундаа зарцуулсан байдیں۔ Энэ бүхнийг нийтийн сонсголоор хэлцэхгүй зүгээр ингээд нэг 5 дахь өдөр хэлцүүлгээр асуусан болдог, хариулсан болдог. Тэгээ ингээд нэг тарчмааргүй ийм нийслэлийн ч төдийгүй нэг ийм эмзэг асуудал болчиход байгаа. Зөвхөн эрүүл мэндийн ч асуудал биш. Тэгээ энэнийг бас нэг шийдэхин тулд манай төрийн байгуулалтын байнгын хороо тэр нийтийн сонсголын журмыг одоо 6-7 сар боллоо. Нийтийн сонсголын журмаа батлуулаад энэ нийтийн сонсголыг амьдрал ийм хууль гарцсан их хурлын чухал механизм энэгээр энэ агаарын бохирдлын асуудлаар зохион байгуулъя гэж. 3 дугаарт нь энэ хууль дамжиг босронгоолох үндсэн чиглэл орж ирэх ёстой. Тэрний 2 дугаар заалтаар их хурлын гишүүдийн хууль санаачлах эрхэнд бол халдсан тогтоол засгийн газар оруулж ирсэн. Энэ чиглэлд ороосноос бусдыг бол зөвхөн засгийн газар санаачлна гэдэг. Дээр нь энэ хуулиуд дотор биш үү? Хэлийн тухай хууль өчигдөр хэлцлээ, өмнө гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэлцлээ. Засгийн газар боловсруулалтын шатандаа энийг авчиж болохгүй, хайж болохгүй заалтуудтай, хууль зүйн техникийн хувьд алдаатай ийм саналууд хуулийн төсөл оруулж ирээд эн чинь орж ирээд хоёр байгууллага нь хоорондоо маргалддаг. Тэгээ нэг авчиж болохгүй, хайж болохгүй саналуудаар их хурлын гишүүд нь хоорондоо ингээд сайн муугаа хурж олон цөөхтөө тулж эрэгтэй эмэгтэйгээр хүртэл талцж хэрэлддэг. Ийм байдал бол энэ өргөн барьж байгаа хуулиудын төслүүдийн чанараас их болж байна. Одоо даргатаагаач муудалцдаг, ажлын хэсэгтэйгаач муудалцдаг нэг ийм юмуд болоод байна. Энэ хууль тогтоомжийн төслийн чанар дээр шатандаа анхаарахгүй бол тэгээ өчигдөр ихэд одоо энэ хууль тогтоомжийн тухай хуулиар аливаа хууль баталган гаргахад төсвийн үр дагавар эдийн засгийн тооцоо заавал дагалдсан байх ёстой гэж байна. Тэгээ тэрнтэй ингээд Баян хонгорын жишээн дээр ч гэдэм гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль төсвийн ямар үр дагавар тооцоо байгаа юм бэ? Хуулийн иж бүрэлдэхүүн тэр байх ёстой. Засгийн газар бол энийг хангах ёстой. Засгийн газар өргөмөрж байгаа. Гишүүдээс болохоор энийг нэхэд идэг. Засгийн газар өөрөө оруулж ирсэн юм дээр энэ төсвүүд ямар баахан л хууль санаачлагдаад байдаг төсвүүд баахан дарамт учруулах шин төсвийн зардлууд нэмэх хөрөнгө оруулалт нэмэгдэх юм төслүүд хуулиар бий. За дандаж хэрэг шинэ микрофон өгч. Тэгээ энэ дээрээ бол одоо манай засгийн газар тэр байнгын ороодын түвшин ч гэсэн анхаарахгүй бол энэ хил найруулгын саналагчгаар болдог. Өмнөх их хурлаар жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хууль дээр нэг хэн даслал найруулгаар авцсан юм бэл. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэн амралт даслал совлын газар жилдээ нэг удаа амрах хэрэгтэй гэсэн байсан залт даслыг авчгаар аль алинд нь амардаг байсан чинь зөвхөн нэгд нь очиж амардаг. За. Гэхдээ тэр бол өнгөрсөн хуулиар танахаас өмнө ингээд батлагдсан тийм хууль. Одоо бол тэгэхээр найруулгын саналыг ингээд бүнд биш жил болгоо хураадаг болсон чи одоо 45 хууль дээр 100 гаруй санал хураагдаж байна. Тэгээ энэ хууль тогтоомжийг боловсронгуулах үндсэн чиглэлийн хүрээнд иймэрхүү юмнуудыг залруулах, найруулгын санал, улсын хурлын үйл ажиллагаа оновчтой хөнгөвчтэй болох
Тэгээ энэ 5 дахь өдрийн хилцүүлгийг ч гэсэн бас арай илүү бүтээлч болох чиглэлээр бас их улсын хурлын үйл ажиллагаа, улсын хурлын дэгийн тухай хуулинд өөрчлөлт гаргах ийм шаардлагууд байна гэж үзэж байна. Энэ бүхнийг бас харгалзан үзхийг хүсье. Тэгээд нийслэлийн агаарын бохирлын тухай хуулиар нийтийн сонсгол зохион байгуулахыг санал болгож байна. За